За. Сайн бацхан үзэгчтэй Two NPC channel-ын давтаа морил. NPC 1 NPC 2. Өнөөдөр River Garden-ы Mom's Touch руу орж үзээд Flex Burger гэдэг хоёр давхартай бургер тэгээд хоёр дахин garlic barbecue burger. Soy sauce, soy ямар дахиад яскуч дахиж гэдэг тийм юм авсан байгаа заяа. Yes. Тийм ээ. Та нарыг хүссэн Mom's Touch одоо ингээд ивчээд амар их асуусан Mom's Touch. Эдээд эндээс би нэг Mom's Touch-аас нөгөө нэг юм ингээд захиалгаа өгцөн хүлээж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг кашир нь бодлогч нь юм уу нэг кастер зогсдог охин нь над руу харж ижсэн аа. Доошоо нэг төмсөө нэг харснаа. Цаашаа орилонгуудаа. Дахиад төмс хэрэг болох юм шиг байна. Тамаа гараад маш хүнссэн байна. Бас том биетэй гэж харж яаж байгаа заяа. Нэг бол хоёулангийн таниад тэгээд яг илүү төмсөх гэж байна. Эсвэл 50 зүгээр төмсөн дууссан байгаа. Тэгээд дуутанд нь жоохон төмс исэн баг. Тийм гэж үү? Магадгүй. Тэгээд тэр өстө цогцлээ санагдлаа. Яг ингээд төмсөө барьсан над руу харж ижсэн. Төмс хэрэгтэй юм шиг байна. Юу гэнэ. Вау, салгамаа олгоод бас тустай. За тэгээ шинэ оны минь залуучуудаа 26 оны эхний фуд руу хийчихсэн. 26 онд турн гэж зүгээр фаст фуд хийчихсэн. Саннаас мань сайхан диплом авчид ирсэн. Тэгээд 2 жил нэмчид ирсэн байлаа. Тэгээ одоо тэгээд ер нь бол тэ 26 оныхны зорилготой нэг зорилго нь бол амт дээр турыг гэсэн юм хэдэд тэр зорилго бол хിവэрэ байгаа гэж. Хിвэрэ байгаа гэж. Бодлоор жидэг. Хിвэрэ байгаа. За барбекю, garlic barbecue гэдэг юм байна. За энэ бол Flex Burger. За миний ханд хэлээдсэн. Энийг эдгээр юм цацдаг гэдэг. Би бол шууд цацчихдээ. Энэ хоёр ингээд дахианы гуйтай. Тэгээ хамгийн том бүрэг энэ юм. За cheers. Cheers man. Cheers. Oh. Гоё юм. Амар гоё юм байна. Би өмнө идчихсэн юм аа. YouTube идчихсэн. Актер дээр идэх болгоно тэгэл хүний урам угалдгүй. Mom's Touch дэжгүй. Yes. Би Mom's Touch орж ирсэн юм аа. За. Хаанхын Mom's Touch гэхээр дүнжин гараас нэг цаашаага юуны зам гэдэг үлээ тэр чинь. Дүнжин гараас шууд ингээ баруун тишээ явдаг чинь. За тийм. Тэр чинь энэ цаашаа явчтай. Тэгээд тэрүүгээр явахаар нэг Home Plaza-аар ингээд орчдөө шүү дээ цааш явсараад. Яг тэр зам дагуу яадаг нэг Home Touch гэдэг Home Touch. Эч юу илээ гэж. Mom's Touch. Хинээс нэг дахиад навсан гэж амар онцгой байсан байхгүй. За. Тэгээд Mom's Touch-тэй ер нь миний бодсноос их суг газар юм байна гэж амар дотроо бодоод байсан чинь. Өнөөдөр бол хүлээлтээс бол 50 илүү давлаа. Тэгээ Mom's Touch гэж хэлжсэн хүмүүст бол та нараа зөв юм санал болгож. Гэтэ өөр салбарын Mom's Touch орсон даа байх баяртай. Тийм үү одоо Burger King шиг салбараа өөр өдөр дэх гэдэг тийм. Ток хөргөл авч байна. Бид яг Mom's Touch-ын гадаа идэж байна. За би Mom's Touch-ыг бол яг яаж хийсэн юм аа. Ажил ихтэй хагас өдөр ажиллах хэрэг гараад тэгээ нэг удаа манайхаа ажлынхнаар энэ хөнөөгийн Mom's Touch орж имэжсэн байхгүй. Тэгээд яг энийг л ер нь байна. Яг л дүүрдэх. Наач бол хангалттай цад гараад оруулдаг. Хоёр дахианы гоё идчихсэн. Энийг идээд би ч цад гараад танаа. Ирүүгээ бараг хуглах маягийн бараг ингээ амаа хангаж идчих. Вау. Амар гоё юм. Ер нь их гоё юм байна. Би эсвэл таргалаад ээж багт. Таргалаа бүх юм амтуулаад идэж багт. Наа, идэхгүй. Ер нь амар шалгуур өндөртэй шүү дээ. Чеког бодох юм бол тоолн дээр. Тэгээд Mom's Touch чинь миний ойлгосноор бол Солонгосын франчайз шүү дээ. Лотири чинь бас солонгосын хүстэй юм. Yes. Лотири чинь нөгөө Burger King-тэй алцах гэж лөө Burger King-тэй алцах гэж лөө. Тэгээ Burger King-тэй хоёр удаа. Тийм үү. McDonald's лөө Burger King-тэй алцах гэж ер нь Лотири гарч ирсэн гэдэг үстэй. Ер нь алтай. Хоёуланг нь алтай. Энэ франчайзын орон зайд юм хэд хөлөө нийлүүлж хамт явах гэдэг орсон гэдэг. Тэгээ үнийг хэлэхэд Лотири өстэй өндөр ог шүү. Yes. Зарим салбар нь үнэхээр гоё хийдэг юм байна. Үгүй үнэхээр яг тийм одоо юм Mom's Touch шиг те ингэж одоо сэтгэл өвтгөх гэх юм уу? Яг л ингээ хүмүүс те яах вэ газар штэй гэж хэлдэг. Буцаа хөдөө үзэнгүүд нь яах вэ л амтдаг. Гэтэ Лотери одоо Dota гэдэг том компани юу Dota байдаг. Dota чинь нэр нь том штэй. Оо. Солонгост бол том. Dota World гэдэргээр амар Солонгосын Disneyland маягийн юм те. Dota World. Mom's Touch хамгийн нэг онцлог нь бол тэр soy ямар амтлагч гэнэ. Тэр юм шиг байна. Тэрнийхэн дахиаг бас юмнууд тусна авсан байгаа нэг бас нэг турш үзсэн.
Excuse me. Идчих юм уу? Миний чинийхийг бодох юм бол 2 дахин жижиг шүү дээ чинь. Тэмдээд. Тэгээ миний би чинийхээс ер нь бол 2 дахин том шүү дээ. Тэмдээд. Чи тэр 160 илүү ба. Holy shit. 160 арай их юм. Oh my god. Give me that shit. Give me that shit. Жаа. Йоо ямар амин шүү дээ. Wow. Тэгэхээр яг ийм дахиад байна. Номстой чи. Сэрэ ахгүй тий. Оо, амар глэйс юм шүү дээ. Cheers. Not bad. Soy garlic юм уу? Дэжгүй. Үнэхээр дажгүй юм байна. Надад хэрхүү байна. Надад бол яг л энэ солонгосын fried chicken. Халуун ногдоо юм. Ер нь халуун ногдоо. Sweet and chili юм начаас л. За ер нь гоё юм байна. Ер нь момстойч дажгүй байсан юм байна. Яг илүү гэж бас хэлж чадсан хэцүү лээ. Гэтэ яг үний хувьд амтын хувьд тийм яг ингээ өгч байгаа value нь бодоо үзсэн бол тийм. Ялч момстойч хэлвэ. Ихүүлээ. Би буруу санаагүй бол энэ давхар бүрээртэй сет чинь 20,000 дотор төлөө. 19-нд зулгсан санагдав байна. Харин тийм бидний санаад байна. Вьетнам яваад яг Вьетнам болоод тэр нийтгүүлээд ийдсэн л тийм. Тэгээ фошл илэрхийл тийм. Яг байдаг болоод энэ л ийдсэн. Амар олон төрлийн авалт байна. Гэтэ ялч Монгол хүн бол байнга Вьетнам болоод баймар гүн гэсэн санаад бол. Үнэхээр нэгдүгээрт үхрийн мах амар амтгүй. Цагаан. Миний анзаарснаар ихэнх гадаад үзээ юу. Бах амар муутай нэг том шалтгаан маха угаачд юм шиг байна. Шин угаач. Харин тийм. Цав болгочт юм билээ. Амар сонирхолтой. Бүх маха угаад юм билээ. Ихэнх орнууд маха ингээд юучгүй цусчгүй угаачдаг. Yes. Монголчин бол ер нь махан гоё тийм шүүстэйгээр ээждэг ш тусмастай. Тэгээ Монголын хамгийн нэг том гоё онцлог нь болохоор Монгол мандууч амар гоё ингээд дээр талт ингээд сайхан бэлчээд ашигтай бүх олон төрлийн витаминлэг өвс газраас тулгаж идэл. Гадаад үхрийн фермер зүрэг харахаар амар депресс нэргэж. Үхрийн мах нь үнэтэй. Гэтэ амтгүй. Миний сонсноо шүү дээ. Монголд хичнээн ойхоо мах цаах үнэтэй болсон ч гэсэн ямар ч гадаадын махнаас илүү дээр амьд. Нөөс шүү дээ. Монголын үхрийн мах хамгийн гоё гэдэг үгс зүйл явдаг гэсэн. Бас нэг юм наас та ингээ гадаадд явж байхдаа бас нэг Монгол улсад явж ингэж бодъё л доо. Тэгээ одоо нэг шорлог морлог юм ямар нэгэн махтаа бол идлээ гэж бодъё заяа рестораны. За нэг мах авдаг ч юм уу тийм мах шар идэг үү те. Тэгээ Монгол хүн тэрийг идэд өө эн чин дажгүй юм байна гэд хэлэх юм болоос те. Тэр тухайн худалдаж авсан юм уу тэр тухайн ресторан дажгүй бол гаргадаг эсвэл дажгүй үхрэм болчлоо гэж юм хэд тодорхойлдог. Тэнийг Really? Yes. Яа тэгвэл бид нар монголчууд чинь дандаа юм ер нь амттай үхрэм ах иддэг гэдгийг мэддэггүй ч гэсэн яа ингээд гадаадд явгонгууд тэрийг мэддэм билээ. Тэгээ яг ингээд дажгүй мах ингээд олдчихгонгууд бусад ингээд хүмүүс ингээд хөндлөнгийн хүмүүс харангууд за энэ ресторан руу орж имаар юм байна. Эсвэл энэ брендийн мах авч идэж имаар юм байна гэж юм тодорхойлдог. Амсаг хүмүүс Монголынхаа малчидтай маш их баярлалаа. Хангай ачаар ер нь бол бидний гой мах идэм байна. Нэг гой зүйл нь витамин. Хүргэлтийнх нь үйлчлэг үнэхээр хөгжсөн. Амар хөгжсөн орно лээ. Нэг мотоциклэр явд юм уу харин одоо юм. Би ингээ хоол цахалж байгаа байхгүй юу? За одоо манай UB гэх нэг аппликейшн байдаг. Grab гэдэг. Яг за тэдэс тэтэн цагийн хооронд ирнэ гэж заачдаг заяа. Ингээ тооцоолоо. Тэнгүүдэд дандаа заяа. Би бараг 10 удаа хоол цахалсан. Тэгэхдээ ингээ тооцоосон цагаасаа ингээ дандаа ирдэг. Дандаа ирдэг. Хажууд үгүй чамд хэрэгтэй байгаа юм шүү. Тэгээд бас нэг гой зүйл нь миний цахаас болоод хизээч хөрцөн ирэв. Наачаар онцлог юм байна. Ерөөсө хөрцөн ирэв үзээ. Тэгээд түнс нь гоё юм байна уу? Cajun fries. Чуус хэлдэж уус миний дуртай фрайс. Чуус өөрөө хийдэг фрайс л тийм шүү дээ. Чиго нэг юм момстож шиг юм нарийнхаа гэрчингүүтээ шараад амтдаг байхгүй юу? Тэгээ паприкаар амтдаг. Тэгээд яг тэр шиг юу юм бодсон шиг. It's good. За дуусгая. За тэгээд Monster-ыг tier list дээр чи юу гэж бодож чинь соёлоо. A tier. Окей, A tier. Тэгээд дараагийнх нь бол Subway гэж бид хоёр бодож байгаа. За тэгээд тэр дугаар хүртэл өөр хийх зүйл алга. Тийм учраас дугаараа дуусгая. Баярлалаа.